бид нар өөрөө л тийм байсан. Би ч гэсэн өнөөдөр өөрөө нүгэлтэй хүн. Би ч гэсэн өнөөдөр өөрөө сул дорой. Би мэдээж хулгай хийгээл, завхаараад, архиугаал тий ийм зүйлүүдийг хийдгүү ч гэсэн би нэг л мэтгэд хүмүүсийг ховж ярьж яадаг. Би хин нэгнийг буруутгах яадаг. Би зүрх сэтгэл дотроо хин нэгнийг бардамж яадаг. Би атаарч яадаг. Би бусдад гомдж яадаг байгаа. Харин яг л бид нар би ч гэсэн гэм нүгэлтэй учраас би бусд хүмүүсээр хүлээн авагдахыг хүсэж байгаатай адилхан тэр хүмүүс ч гэсэн гэм нүгэлтэй байгаа. Тийм учраас дүлгөөн байдал гэдэг маань юу хэлж байгаа вэ гэхээр бусдын өмнө даруй байх байдлыг хэлж байгаа. Дүлгөөн бид нар яаж дүлгөөн байх вэ гэхээр бид нар сүнсэн дотроо ядуу байх үед бид нар эзний өмнө гэм нүглүүдээ гимшиж явах үед бид нар тэр эзэн Есүс Христийг өөрийнхөө аврагч болгож эзэн Есүс Христээр амьдралаа удирдуулж явах үед бид нар дүлгөөн байдлын сүнсийг эзэн бидэнд өгнө. Дүлгөөн байна гэдэг маань болохоор дүлгөөн хүн болохоор яадаг вэ гэдгээр би тайлбар толиос энэ зүйлүүдийг уншаад эзний өмнө зөндөө гимсэн. Дүлгөөн хүн болохоор дүлгөөн хүн гэдэг маань ямар байдаг вэ гэдгээр өөрийнхөө бусд хүмүүс өөрийнхөө тухай ховж яриад тэр хүнийг буруутгаж ирсэн ч гэсэн тэр хүн гомддгоо гинэ. Би болохоор энэ зүйлүүдэд маш их гомдоод байдаг учраас эзний өмнө гимшижсэн. Аава би үнэхээр дүлгөөн хүн биш юм байна штэ гэх. Тэгээд дүлгөөн хүн гэж ямар байдаг вэ гэдгээр дүлгөөн хүн болохоор өөрийнхөө эрх ашгийг хайдаг. Бусдын эрх ашгийг хайдаг. Дүлгөөн хүн ямар байдаг вэ гэдгээр бурхны хүслийг захирддаг. Тийм хүнээ хэлдэг байгаа. Тэгээд дүлгөөн байна гэдэг чинь ямар вэ гэхээр эзэнтэй ойр байхыг л хэлж байгаа. Бид нар эзэн биднэрт дүлгөөн байдал нь ариун сүнсний үржимс учраас бид нар эзнээс л сүнс энэ дүлгөөн байдал бидний амьдралд орж ирдэг. Тийм учраас дүлгөөн хүмүүс ерөөлтөөё. Учир нь тэд дэлхийг өвлөж авах болно гэж хэлсэн. Бид нар өнөөдөр энэ дэлхий дээр амьдарч байгаа хүмүүс биднийг буруутгаж, биднийг Христ итгэх итгэлээр минь доромжилж, биднэрт янз янзын зүйл хийх үед бид нар үнэхээр бозар мутаа тэмцэж байна гэж тэднэртэй хэрэлдээл, янз болоод тэднийг буруутгаал, тэднийг ийм тийм гэж яг итгэдэг хүмүүстэй адилхан ярьдаг. Хэрвээ бид нар ийм байх юм бол бид нар дүлгөөн биш л гэсэн үг байхгүй. Харин бид нар дүлгөөн байх юм бол дүлгөөн хүн яадаг вэ гэхээр дэлхийг өвлж авна. Дэлхий дээр хэн амьдардаг бэ? Дэлхий дээр болохоор маш олон хүмүүс амьдарч байгаа тийм. Болон тэр бүм хүн амьдарч байгаа тийм. Маш олон тэр бүм хүмүүс амьдарч байгаа. Тэгвэл энэ хүмүүсийг хэн энэ хүмүүс сайн мэдээ хүргэх вэ? Энэ хүмүүсийг хэн эзэн дээр авчрах вэ гэдэг дүлгөөн хүмүүс л ийм үйлчлэл хийж байгаа. Тийм учраас Иесус үг хэлсэн бэ гэхэд дүлгөөн хүмүүс ерөөдөөё. Эцэг тэд дэлхийг өвлөж авах болно гэж хэлсэн. Библиэлд дуулал ном дээр хэлэхдээ надаас гуй тий амаа ангаа тий надаас гуй би та нарт үндэстнүүдийг өв болгож өгнө гэж хэлсэн. Тэгвэл ямар хүн эзний өмнө залбирдаг юм бэ? Дүлгөөн хүн. Дүлгөөн даруй хүн эзний өмнө залбирдаг байгаа. Дүлгөөн хүн өвдөх зүгтэн залбирдаг байгаа. Дүлгөөн хүн тий өвдгөө сайран ботол залбирдаг байгаа. Дүлгөөн хүн хөсөр унан залбирдаг байгаа. Дүлгөөн хүн хүмүүсийн төлөө зуучлан залбирдаг байгаа. Дүлгөөн хүн хүмүүсийн авралын төлөө үнэхээр зүрх сэтгэл нь хөдөлдөг байгаа тийм. Үнэхээр зүрх сэтгэл нь шаналдаг байгаа тэдний авралын төлөө. Тийм учраас Библи юу гэж хэлсэн бэ гэхээр дүлгөөн хүмүүс ерөөлтөөё. Учир нь тэд дэлхийг өвлөж авах болно гэсэн. Тэгвэл 5:6 дээр юу гэж хэлсэн бэ? 5:6 дээр юу гэж хэлсэн бэ гэхээр дүвт байдлын төлөө өсөж сангаж байгаа хүмүүс юутай ерөөлтөөе. Учир нь тэд хангалуун болох болно гэж хэлсэн. Дүвт байдлын төлөө өсөж байгаа, сангаж байгаа хүмүүс юутай ерөөлтөөе. Учир нь тэд хангалуун болох болно гэж хэлсэн байна. Ерөөлтөө гэдэг үг маань юу гэсэн бэлээ? Ад жаргалтаяа, баяр хөөртөөё. Сүнсэн дотроо ядуу хүмүүс ерөөлтөөё, баяр хөөртөөё, ад жаргалтаяа. Ашуудж байгаа хүмүүс ерөөлтөөё, баяр хөөртөөё, ад жаргалтаяа. Даруй дүлгөөн хүмүүс ерөөлтөөё, баяр хөөртөөё, ад жаргалтаяа тий. Өнөөдөр дэлхий биднэрт юу гэж хэлдэг вэ гэхээр эзний хаанчлалын зүйл бол энэ дэлхийн хаанчлал, сатаны хаанчлал болохоор биднэрт юу гэдэг вэ гэхээр хүчтэй бай тий. Тэр толгоохоо өрг илүү их мэдэлтэй бай, бардам бай тий гэл ингэдэг бол харин эзний хаанчлал Есүс Христ биднэрт яг эсэргээр нь зүйлүүдийг ярьдаг байхгүй. Эсэргээр нь зүйлүүдийг хэлдэг. Заримдаа энэ зүйлүүдийг биелүүлэх нь тийм амар байдаггүй тий. Яагаад вэ гэхээр бид нар энэ зүйлүүдийг хийхээр хүмүүс заримдаа биднийг эсэргүүцдэг, хүмүүс биднийг харчдаг байгаа тий. Харин энэ дээр тий Есүс биднэрт зөвхт байдлын төлөө өсөж сангаж хүмүүс юутаа ерөөлтөөе. Учир нь тэд хангалуун болох болно гэж хэлсэн. Матай номны 6:33 шууд боддог чинь. Тэн дээр Иесус юу гэж хэлсэн бэ гэхээр эхлээд миний хаанчлал, миний зөвхт байдлыг хай.
Би бос бүх зүйлүүдийг танарт нэмж өгөх болно гэж хэлсэн байна. Тэгвэл зөвхт байдлын төлөө өсөж байгаа цангаж байгаа хүмүүс юутай ёроолтой. Мэдээж энэ ёроолууд дундаас бас бүгд чухал боловч гэсэн бас нэг хамгийн чухал зүйл нь юу гэхээр яг энэ зөвхт байдлын төлөө өсөж цангах. Хэмжлэг. Мэдээж бид нар махан биедээ хоол хүнс байхгүй бол бид нар яадаг вэ? Үнэхээр ингээл мацаг барих үедээ бас нэг өссөн үедээ яадаг. Үргэлжил хоод бодоол, үргэлжил ус бодоол, үргэлжил юм уух юмсан гэж бодоол хүн ангад цангасан үедээ яадаг вэ? Тэ бүр толгойд нь өөр юу ч бодогдох, ус л бодогдно тэ. Хүн өссөн үедээ юу бодогдох вэ? Толгойд нь өөр юу ч бодогдохгүй тэ, ирээдүй, хувь тавилан юу ч харагдахгүй тэ. Тийм учраас өсөх маш хэцүү учраас Исав өөрийнхөө уухан хүүгийн эрхийг Яаков зүгээр л нэг улаан бурцгны шөлөөр салсан байдаг байна. Өсөж сангана гэдэг нь бас тийм те, заримдаа бид нар тийм төсвөрлөхийн аргагүй зүйл байдаг байна. Харин би энэ Исавыг зөвтгөөгүй те. Үнэхээр тэр уухан хүүгийн эрхийг тэр үнэхээр үл хашаасан те. Тэр зүйлийг үнтэй цэнтэй гэж бодоагүй те. Тийм учраас ч гэсэн тэр ерөөл алдсан байна. Тэгвэл зөвхт байдлын төлөө өсөж сангагч хүмүүс ерөөлтөө ёо. Ерөөлтөө ёо. Баяр хөөртэй ёо. Жаргалтай яа те. Яагаад вэ гэхээр тэд нар үнэхээр энэ зүйлийг хүсэмжилж байгаа. Зөв байхыг. Зөв байна гэдэг нь юу юм бэ? Эсний оршихуйг хүсэмжлэх юм. Эсний үгийг хүсэмжлэх юм. Эсний зүйлсийг хүсэмжлэхийг хэлж байгаа. Есүс Христтэй нөхөрлөх, бурхантай харилцаа те, энэ бүгд зөвхт байдал. Энэ бол эзний зүйлс те. Бид нар итгэгч хүмүүс өөр зүйлүүдээр дүүргэгдээд эхлэхээр те. Өсөж сангахгүй, эсний зүйлсээр өсөж сангахгүй болоод ирэхээр сүнс маань үнэхээр мөхдөг, сүнс маань олдонд ордог байгаа. Өнөөдөр яг энэ хичээлийг заахын өмнө ч гэсэн би эзний өмнө яг энэ ерөөлүүдийг өөрийнхөө амьдралд тунхаглаад залбирч байсан, эзний өмнө уйлсан. Тэгээд яг би эзний өмнө юу гэж залбирч байсан бэ гэдгээр аваа үнэхээр би таны үгийг бүр ингэ хүсэмжилдэг байхыг хүсэж байна. Би таны Магдалины дууг бас ингэж хүсэмжилж, таны өмнө залбирахыг би хүсэмжилж, би бүрийн таны оршихуйг яг ингэ Давид чиг хүсэмжлэхийг хүсэж байна. Дуулал номын дээрээс тах юм бол тэ. Юу гэж хэлсэн байдаг вүлээ Давид? Юу гэж хэлсэн бэ гэхээр таны өргөөнд байх ганц өдөр, бүтэн байх мянган өдрүүдээс дээр, таны өргөөний босгон дээр зогсох ганц өдөр, гадна байх мянган өдрүүдээс дээр юм аа. Тийм учраас би өөрийн бурхны өргөө эзний босгон дээр нь зогсохыг хүсэж байна. Би хорон муугийн майхнуудад амьдрахаас илүүгээр өөрийн эзэн бурхныхаа тэр оршихуйд нэг өдөр ч гэсэн байхыг хүсэж байна. Ганц өдөр оршихуйтай байх нь мянган өдөр өөр газар байхаас дээрээ гэж Давид дуулж хүсэмжилж байсан баг. Давид бас дуулал 27 дээр хэлсэн. Би ерөн яах ёстой нэг л зүйлийг эзнээс гойсон. Тэр бол эзний оршихуйд байх юм аа. Би эзний өргөнд мөнгөд оршин суухыг би хүсэмжилж байна гэж дуулал 27 дээр хүсэмжилсэн байдаг байна. Таны зүрх сэтгэл эзний зөвхт байдлаар өсөж гин үү, цангаж гин үү? Үнэхээр эзний энэ гайхамшигт оршихуй дотор энэ бас эзний үгийн хүч, эзний энэ үгийн ерөөл дотор те бас эзний хүмүүстэй хамт байх, сүм чуулганд очихыг хүсэмж. Аллилуйя, Иесус. Аллилуйя, Иесус. Манай энэ тог тасарчлаа. Та нар намайг сонсож байна уу? Сонсож байна. Би ямар ч гэсэн дата дээрээ тавьчлаа. Яг энэ эзний зөвхт байдлыг хүсэмжлэх нь маш чухал байгаа. Эзний зөвхт байдал гэдэг бол эзэн өөрөө юу ч биш байна. Эзний оршихуйг хүсэмжлэх. Итгэгч хүмүүс бидний амьдрал яг эзний оршихуй, эзний зүйл, эзний сүм чуулганд очихыг, эзний өдрийг цохолжлохыг, эзэнд өргөхийг хүсэмжлэхийг, эзний сайн мэдээний төлөө хатуу сэтгэл яг энэ эзнийг хүсэмжилж байгаа, эзнэр өсөж сангаж байгаа энэ зөвхт зүйлсээр бид нар өсөглөн байхаа болоод ирэх үед л бидний сүнс маань уналтанд ордог. Би бас яг эзний өмнө дуулах дуртай нэг дуу байдаг байгаа. Тэгээ тэр дуу маань ямар дуу гэхээр загламайн тэр хайраас холдон явах үед минь зүлдэрч турдсан энэ амьдралаас орхигдсон тэр ивэл гэд дуу байдаг байгаа. Загламайн тэр хайраас холдон явах үед минь зүлдэрч турдсан энэ амьдралаас
орхигдсон тэрвэ чулуумэд хатуурсан миний зүрхэнд хүрээж дахин босгож намайг хөтлөө эзэн таньда би хайртай гэд энэ дүгээд эзний өмнө дайж уужгаал болдог байгаа. Нэг мэтгэхэд би өөр эзэнд үйлчлдэг хүмүүртлөөсөө зүрх маань бүр ингээд чулуу мэт тийм хатуу болцсон байдаг. Харин яг энэ үед би эзний оршихуй, эзний хүч, эзний яг тэр эзний оршихуйг хүсэмжлэх үед, эзний үгийг хүсэмжлэх үед, эзний тэр гайхамшигтай оршихуйг хүсэмжлэх үед яг тэр чулуу мэт хатуу байдал тэг яг эзнээр цангахгүй, эзнээр өсөхгүй байгаа энэ байдлууд нь бүгд тэр оршихуй дотор нууж ундаг. Тийм учраас тэг Есүс биднэрт зориулаад юу гэж хэлсэн бэ гэхээр зөвхт байдлын төлөө өсөж байгаа, цангаж байгаа хүмүүс юутай ерөөлтөө вэ? Учир нь тэд хангалуун болох болно гэж хэлсэн. Бид нар эзнийг хайж явах юм бол эзэн өөрөө биднэрт олдно гэж хэлсэн байгаа. Иремья номны 29:13-14 дээр хэлсэн байдаг. Та нар намайг хайх өгөөд бүхий зүтгэрээ намайг хайх юм бол би та нарт олдно. Өмнө цэргийн эзэн би та нарт туг хэлж байна. Би та нарт олдно гэж Иремья номд хэлсэн байдаг. Тийм учраас эзний хаанчлал бол бидний Тэнгэрийн хаанчлал бол биднийх, Тэнгэрийн хаанчлал бол чинийх, минийх үл та бид нар яах ёстой юм бэ? Бид нар яг энэ хаанчлалын хүн учраас, бид нар хаанчлалын иргэн учраас, бид нар энэ хаанчлалд сонгогдсон нэг учраас бид нар яах хэрэгтэй вэ гэхээр Бурхны зөвхт байдлыг хайх хэрэгтэй. Энэ зүйлээр өсөж цангах хэрэгтэй. Тэгвэл эзэн өөрөө хэлсэн те. Хэрвээ та нар намайг эхлээд миний зөвхт байдлыг хайх юм бол би та нарт бус бүх зүйлүүдийг нэмэж өгөх болно. Маргааштай санаа тавьдаг. Өдөр бүрийн зовлон тухайн өдөртөө л хангалттай гэж хэлсэн байдаг. Халелуя. Тийм учраас эзэн биднийг юу гэж хүсэж байгаа вэ гэхээр зөвхт байдлыг хайгаараа сүнсэндээ сүнсээрээ зөвхт байдлаар өсөж цангаж байгаа хүмүүс нь ерөөлтөө тэд нар хангалуун болох болно гэдгийг хэлсэн байдаг байна. Тэгвэл бид нар энэ хүртэл хаанчлалын иргэн хүний хувьд сүнсэн дотроо ядуу байж байх ёстой байна. Бид нар эзний өмнө гэмшин гашуудах хэрэгтэй байна. Бид нар эзний өмнө дүлгөөн эзний зүйлсээр хангаж цангах хэрэгтэй байна. Цангаж явах хэрэгтэй байна. Тэгвэл дараагийнхан зүйл нь юу гэж хэлсэн бэ? Инэрэнгүй хүмүүс ерөөлтөө ёо. Учир нь тэд өршөөл инэрлийг бүртгэх болно гэж хэлсэн байна. Инэрэнгүй хүмүүс ерөөлтөө ёо. Учир нь тэд өршөөл инэрлийг бүртгэх болно гэж хэлсэн. Инэрэнгүй хүмүүс. Инэрэнгүй байдал бол яг дүлгөөн байдалтай адилхан ариун сүнсний үр жимс байна. Ариун сүнсний үр жимс. Дүлгөөн байдал бол сүнсний үр жимс бол инэрэнгүй байдал бол инэрэнгүй хүмүүс ерөөлтөө ёо. Учир нь тэд өршөөл инэрлийг бүртгэх болно гэдэг хэлсэн. Инэрэнгүй байх нь өршөөл инэрлийг хүртэх явдал. Бид нар хүмүүсийг би хамгийн анх янж багш хичээлд 2022 оны 2 сарын сүүлийн 7 хоног юм шиг санагдаж байна. Тэгээ тэр үед мэдээж яг энэ хичээлд ороод бас олон хүмүүс янз янзын зүйлүүдийг хэлж байсан учраас эргэлзсэн, тэнэгэлзсэн, бас янз янзын зүйлүүдийг сонсч байсан. Бас өөрөө пастор хүн учраас бас хүмүүсийг янз бүрийн буруу зүйл рүү аваад орчихвэ гэж имээсэн янз янзын зүйлүүд байсан. Тэгэхэд янжмаа багш маань яг юуны тухай зааж ирсэн бэ гэдгээр итгэвч хүмүүс бид нар хүмүүсийн гэм нүглийг нь бид нар тэр хүнийхээ өмнө тавьсан байд юм аа. Бид нар уг нь тэр хүний өмнө тэр хүнийг нь хайрлаад бид нар гэм нүглийг нь үдсэн ядах ёстой маа гэдэг энэ хичээлийг Лук номноос судалж байсан байна. Тэгэл яг энэ хичээлийг сонсон гутаа би яг эзний өмнө гимшээд нэрээ би өнгөрсөн хугацаанд тэгж харж байсан байж тээ. Би хүмүүсийг ингэж харж байсан байж тээ. Тэгээд энэ хичээл суугаад ингээд яаж явах орондоо би яг инэрл нэгүслийн бэлгийг эзнээс гойсон. Инэрл нэгүслийн бэлэг бол ерөөсөө эзнээс ирдэг бэлэг байгаа. Яг дүлгөөн байдал шиг тэгээд энэ инэрл нэгүслийн бэлэгтэй хүмүүс яадаг вэ гэхээр хүмүүсийг гэм нүгэлтэй байна уу, алдсан байна уу, өвчин зовлон хэцүү зүйл туулж байгаа хүмүүс байна уу яг тэр хүмүүсийг эзэн лөө авчирдаг. Тэгээд тэднийг эзэн дээр авчираад юу хүсдэг вэ гэхээр тэр хүнийг эзэн дээр ирснээрээ тэр хүн өмнөх амьдралаасаа илүү өөрөөр амьдраасаа эзэн дотор тэр хүн яваад туслаасаа гэдэг. Би энэ GSM-ийн яг энэ үйлчлэлд 2022 оны 2 сарын сүүлээр оронгуудаа би маш их галыг аваад хүчрхчээд би чуулганыхаа баг итгэвч болгоноор явж энэ зүйлүүдийг ярьж залбирч өгч тийм маш тийм хүчтэй
ингээд нэг үйлчлэлүүдийг ингээд зөндөө хийсэн байгаа. Мэдээж тэр дунд нь ч гэсэн ингээд те янз бүрийн буруутгалыг аваад ингээд янз янзын зүйлүүдийг тулсан ч гэсэн те эзэн ямар гайхамшигтай юм бэ гэдгийг бас мэдж байгаа, бас энэ үйлчлэл зааж байгаа багш нараар дамжуулаад үйлчилж байгаа хүмүүсээр дамжуулаад маш олон их урам зориг авсан. Энэ хүмүүсийн инрэл нэгүслийн үйлчлэлээр дамжуулаад миний зүрх сэтгэл бас маш гоё тэнхэрсэн, хүчрэгдсэн, бас үйлчлэлийнхаа талбарт ч гэсэн би бас яг энэ үйлчлэлээр дамжуулаад өрөөгч байгаа, бас инрэл нэгүслийн бэлэгтэй болж байгаа юм байна гэдгийг бас тэг пастор хүн мөртлөөсөө бас яг инрэл нэгүслэлгүйгээр тийм хатуу байсан гэдгээ би бас мэдсэн байгаа. Олон хүнийг шүүжижсэн, буруутгажсэн, олон хүмүүсийг алдаа хийнгүүт нь буцаагаад авч чаддгүй те цоглогонаасаа бас хөөжөөсөн ингээл олон зүйлүүд байсан. Мэдээж гим нүгэл буруу оловч гэсэн бид нар тэр гим нүглийг Христийн загалмааг өмнө аваачиж хаяад орхиод гим нүглийг үзэн ядаад тухайн хүнийг нь хайрлах ёстой гэдэг зүйлийг илүүсэрсэн байна. Тийм учраас инэрэнгүү хүмүүс өрөөлтөөё те. Учир нь тэд өршөөл инэрлийг бүртэх болно гэж хэлсэн байхгүй. Өршөөл инэрлийг бүтнэ. Инэрл нэгүслийн бэлэг бол угаасаа л юу вэ? Хүмүүс эзнээс ирж байгаа бид нарт өгч байгаа тийм бэлэг байгаа. Бэлэг. Бид нар энэ бэлгээр хүмүүсийг яг энэ үйлчлэлийг сайн самар хүний үйлчлэлийг хийдэг байгаа. Тэгээд нөгөө яг энэ үйлчлэл сууснараа бас энэ GSM-ийн үйлчлэл сууснараа бас миний нөгөө пастрын үйлчлэл дээр ч гэсэн маш олон тийм гоё ивэлтэй зүйлүүд болсон байгаа. Одоо жишээлбэл ингээл те би өмнө ингээл нөгөө чуулганы маань ингээл шинэ ирсэн хүмүүс ч юм уу янз янзын хүмүүс намайг ингээл янз янзаар нь хилээл доромжлол ингээл тех үед нь би тэднэрт ингээл гомдоол мэдээж гомдохгүй хичээгээл гэхдээ тэднэрт эргэж харьцна гэдэг нь маш том ингээд нөгөө хэцүү байсан байгаа. Яг хүмүүсээр тэгч хэлүүлж. Харин яг одоо энэ хичээл суугаа те инэрл нэгүсэл гэдэг чинь бэлэг юм байна. Бурхан минь та надад бас инэрл нэгүслийн бэлгээ өгөөч ээ гэд залбирсны дараагаас харах юм бол би ингээд хүмүүсийг ингээд гоё өөрөөр хардаг болсон байгаа. Бүр ингээд те нөгөө манай нөхөр бас намайг гайхдаг байхгүй. Манай чуулганы нэг итгэгч ингээл те намайг ингээл янз янзаар нь утсаар ингээд хилээл доромжлол чи юм уу ингээл нэг утсаа авахгүй бол ингээл шууд загнаалста чи танаас ингээл янз янз юм хилээл тэгэнгүүт нь би тэрэг нөгөө буцаа нөгөө уг нь бол өмнөх мөнгө гэрэл бол би баг тэр хүнтэй ингээл нуудалцаал ингээл орхин штэ. Харин одоо бол тэгдэг байхгүй. Би тэр хүнлөө залхаад эсний хүнийг ингэж хэлж болохгүй шүү. Би чамайг уучлж чинь чи ингэж хэлж болохгүй гэл ингээл залбираад. Тэгээд яг энэ зүйлээр дамжуулаад ч гэсэн би бас маш олон ингээ те хүлээж авахд хэцүү зан чанартай хүмүүстэйгээ тийм гоё те дотн харилцаатай болж байгаа. Тэгэхээр инэрл нэгүсэл гэдэг бол маш чухал зүйл. Тэгвэл Тэнгэрийн хаанчлалын гишүүд бид нар яах ёстой вэ гэхээр сүнсэн дотроо гаруу ядуу байх хэрэгтэй юм байна те. Бид нар гим нүглүүдээ гимшин гашуудах хэрэгтэй юм байна бид нар бас дүлгөөн сүнстэй байх хэрэгтэй юм байна. Бид нар бас яах хэрэгтэй вэ гэхээр те нөгөө зөвхт байдлын төлөө бид нар өсөж цангарсан үргэлж тийм эргэлхийлсэн сэтгэлтэй байх хэрэгтэй байна. Бас бид нар инэрэнгүү байх хэрэгтэй. Инэрэнгүү бусдыг хүлээж авдаг. Тэгээд тэр хүмүүсийг эзэн дээр авчраад эзэн дотор тэр хүний амьдрал илүү дэгжин дээшлээсээ, бүчирхчээсээ, эдгрээсээ, чөлөөлөгдөөсөө тэр өмнөх байдлаасаа илүү хүчтэй болоосоо гэж хүсдэг. Яг энэ бэлэг бол инэрл нэгүслийн бэлэг байна. Дараагийнх нь юу гэж хэлсэн бэ гэхээр амар тайвныг тогтоогч хүмүүс ерөөлтөөё. Учир нь тэд Бурхны хөвгүүд гэж нэрлэгдэх болно гэж хэлсэн байна. Амар тайвныг тогтоогч хүмүүс ерөөлтөөё. Учир нь тэд Бурхны хөвгүүд гэж нэрлэгдэх болно гэж хэлсэн байна. Амар тайвныг тогтоож байгаа хүн. Амар тайвныг тогтоож байгаа хүн тий. За тэгээд тэрнээс өмнө болохоор нөгөө зүрхэн дотроо цэвэр ариун байгчийг орхисон юм байна. За зүрхэн дотроо цэвэр ариун байгч хүмүүс ерөөлтөөё. Учир нь тэд Бурхныг харах болно гэж. Зүрхэн дотроо цэвэр ариун байгч хүмүүс ерөөлтөөё. Учир нь тэд Бурхныг харах болно. Зүрхэн дотроо цэвэр ариун байж байгаа хүн ерөөлтөөё. Зүрх те. Зүрх гэдэг бол үнэхээр чухал зүйл. Библиэлд 1-р Самуэль 16-гийн 7 дээр юу гэж хэлсэн байдаг вэ? Самуэль юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр хүмүүс бид нар хүний нөх байдлыг нь хардаг бол эзэн хүний зүрх сэтгэлийг нь хардаг гэж хэлсэн байна. Эзэн хүний зүрх сэтгэлийг хардаг. Бурхан бидний зүрхийг хардаг. Бид нар хүний гаднах байдлыг. Зүрхэн дотроо цэвэр ариун байна. Есүс сайн самар үйлчлэл яг ингээд хамрагдсанараа би маш олон зүйлүүдээс эдгэрч байгаа. Тэгээ би пастор хүмүүртлөөсөө бусдад гомддог байсан байгаа. Бусдын тухай ховж ярьдаг байсан байгаа. Би бусдад атаархдаг байсан байгаа. Би бусдыг шүүдэг байсан байгаа. Маш олон хүмүүст гомдсон байсан. Ерөнхийлөгчд, ерөнхий сайдад, улсын их хурлын гишүүдэд бас ингээл те янз янзын намынхан ингээл те ингээл маш олон хүмүүст эмнэлгийн ажилчид гэл
Уг нь бол ингээд томоор харахад бол би тийм хинт ч гомдоогүй юм шиг те. Угаасаа тийм том зүйлүүдийг уучлаа явцсан. Харин яг ингээд нөгөө те эзний итгэл чөлөөлтийн зүйлүүдийг хийгээд эхлэх үед бас ингээд сонсоо сураад эхлэнгүүд нь би яг ингээд бүр ингээд нарийн зүйлүүдийг харсан байгаа. Өөрийнхөө амьдралд байгаа зүйлүүдийг маш олон хүмүүс гомдсон. Ээжтэй, эгч дүүнэртэй, сүмч болгоныхаа итгэгч нарт үйлчилж байгаа үйлчил дундаа ч гэсэн би зөвхөрсөн байсан байгаа. Яг энэ те би ингээд хаанчлалын төлөө би 2003 онд Библийн сургууль төгсөөд тэгэл яг тэрнээс хойшоо би яг ингээд 21 жилийн туршид эзэнд үйлчилж байна. Тэгээ манай цуглаан болохоор Монгол цуглаан. Тэгээд цөөхөн итгэжтэй. Тэгээ чуулган маань баг намайг дэмжиж чадахгүй хайжгаад баг 13 14 оноос хойш нэг цалингийн доод хэмжээ өгдөг. Одоо ч гэсэн ингээд би цуглаанаасаа нэг цалингийн доод хэмжээг ингээд авдаг. Гэхдээ манай цуглаан ямар ч гадаад хүн байхгүй, дандаа монгол хүмүүс. Тэгээд яг ингээд нөгөө эзэнд ингээд олон жил ингээд үйлчлээл нөгөө эзэндээ бүтэн цагаар үйлчилж байгаа хүний хувьд миний хувьд санхүү дутагдаад мөнгө төгрөг дутагдаад хэцүү болох үед би дандаа эзэнд гомдож ирсэн байгаа. Би 2003 онд бурхан Библийн сургууль төгсөж ирсэн шүү дээ. Тэгэл тэрнээс хойш харах юм бол нийгмийн даатгал баг 14 он хүртэл 14 оноос цуглаан намайг дэмжсэн баг 11 жил нийгмийн даатгал цуглаа өгөх төлөөгүй 14 оноос хойш одоо хүртэл ингээл 10 жил дөнгөж төлж штэ. Бурхан би тэтгэврт ингээл хэдэн жилийн дараа те 10 жилийн дараа би тэтгэврт гарвал яах вэ те. Тэгээд ингээл бодонгуудаа би ингээд бүр эзэнд амар гомдсон тий. Яг заримдаа яг ингээл нөгөө чуулган маань заримдаа дэмжлэгээ өгч чадахгүй. Яг энэ дэмжлэг маань хүрэхгүй яг ийм хэцүү үеүүдэд би ингээд бүр ингээд шантраад хэцүү болоод бүр ингээд тий. Эсвэл би энэ зүйл зогсох ёстой юм болов явах ёстой юм болов гэж яг нэг иймэрхүү үедээ би яг энэ GSM-ийн үйлчлэлд орсон. Харин яг энэ үйлчлэлд ороод энэ бүх зүйлүүд нь тий ингээд бурхнаас биш, бурхан буруутай учраас биш, эсвэл хэн нэгэн буруутай биш. Харин би ингээд ямар их шарахтай юм бэ гэдгээ мэдсэн. Тийм учраас бурхныг уучлсан, сүмч болгоноо уучлсан, бас итгэж хүмүүсээ уучлсан, өөрийнхөө бас ингээд нөгөө тий ингээд буруутгachсан энэ зүйлүүдийг уучлаад ингээд эзэн дотор ингээд гой цэвэрлэгдээ явж байгаа. Тийм учраас эзэн бас Матай ном дээр Иесус бас биднэрт уулан дээр заасан сургаалаараа юу гэж хэлж байгаа гэхээр зүрхэн дотроо цэвэр ариун байгч хүмүүс ерөөлтөё. Учир нь тэр хүн, учир нь тэд бурхныг харах болно гэж хэлж. Бид нар итгэгч хүмүүс бид нар пастор байна уу, ахлагч байна уу, эдгэрэх хэрэгтэй, чөлөөлөгдөх хэрэгтэй, бас мус үндэстнүүдээсээ чөлөөлөгдөх хэрэгтэй мэ. Библиэлд мэдээж мус үндэстэндээ эзлэгдсэн булшин дотор амьдарч байсан нэг хүний тухай, бас хоёр хүний тухай сайн мэдээний номнууд дээр гардаг. Тэр бол бүр муурын сүнсэнд эзлэгдсэн хүн юм байна. Харин Иесус Христэд итгэдэг бид нар гим нүгэл хийнгүүтээ бусдад гомдонгуудаа, бусдын тухай ховж ярингуудаа, бусдад атаархангуудаа, бусдад гомдонгуудаа тий ингээд бусдын тухай ховж яриад амаараа би хүмүүсийн эсрэг яриад шүүгээд бодолтой би энэ зүйлүүдийг хийгээд эхлэнгүүтээ бид нар яадаг вэ гэхээр энэ зүйлээр мань дамжуулаад Мойр Иесус бидний амьдралд ажиллах тэр боломжуудыг нээж өгдөг. Мойр Иесус итгэж хүмүүс бидний амьдралд нөлөөлдөг, ажилтдаг байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ зүйлүүдээсээ ч гэсэн би чөлөөлөгдсөн байгаа. Бас одоо ч гэсэн бас чөлөөлөгдсөөр явж байгаа. Би бол ерөөсөө Порсутран цуглаанд тий ингээд нөгөө Порсутран цуглаанд итгэсэн нөгөө тий анх итгэсэн. Тэгээд би Библийн сургууль UPTC-д 4 жилээр теологийн бакалавраар сурсан бас баг Порсутран теолог заалгасан. Тэгээд би бас өмнө тий ингээд нөгөө тий Порсутран учраас Пентекост, Крисматик ийм хүмүүсийг ойлгохгүй учраас тэднийг бас их шүүдэг, буруутгадаг, бас иш үзүүлэхийн энэ зүйлүүдийг хүлээж авдаггүй, бас бусдыг шүүдэг яг ийм нэгэн пастор байсан байгаа. Харин эзэн яг миний тий аажмаар миний сүнсний нүдийг нээсэн тий 2001 2 онд би бусдыг шүүдэг байсан бол 3 оноос 4 оноос би яг ариун сүнс ямар чухал юм бэ гэдгийг мэдэрсэн тий хар хэлээр ярьж эхэлдэг болсон. Өмнө би энэ зүйлүүдийг ерөөсөө огт хүлээн зөвшөөрдөг байсан боловч гэсэн тий. Тэгээ би яг энэ GSM-ийн дотоод эдгэрэл мэдээж би энэ дотоод эдгэрлийн тухай яг энэ GSM-ийн үйлчлэл шиг үйлчлэл би Порсутран байсан учраас ийм зүйлүүдийн тухай юу ч сураагүй байсан байгаа. Харин яг энэ яг уу Джон Бибер би Дерк Принсийн юмнуудыг сонсч байсан. Харин бүр илүү гүн гүнзгий зүйлүүдийг яг би энэ үйлчлэлийн зүйлүүдээс бүр илүү зүйлүүдийг сурч мэдж явж байгаа. Одоо ч гэсэн би цаашдаа бас яг энэ үйлчлэлүүдээс энэ зүйлүүдийг илүү сурах хүсэл эрмэлзэлтэй байгаа. Тэгээд ингэх тусмаа те би яг энэ зүйлүүдийг гимшээд чөлөөлөгдөх тусмаа би илүү их баяр хөөртэй болсон. Харин яг энэ үйлчлэлд ороод яваад мэдээж нэг жил нь те би бас GSM-д оронгуудаа бас GSM-д өргөж эхэлсэн. Яг орсон 2 сараасаа эхлээл сар болгон би дэмжиж эхэлсэн гэсэн ч гэсэн нэг жилдээ те ингээд миний асуудлууд бас санхүүгийн асуудлууд маань тийм юм шийдэгдээгүй ч гэсэн аажмаар бүгдээр ингээд шийдэгдээд чуулганы маань өмнө явсан итгэгч нар намайг 11-ээрээ дэмжих ингээд янз янзын зүйлүүд гараад
бас ингээд нөгөө ивэгдэд явж байгаа те. Харин яг ингээд миний зүрх сэтгэлийн зүйлүүд эдгрээд эхлэнгүүтээ би ингээд те ингээд эзэн дээр гоё баяр хөөртэйгээр улам илүүхээр эдгэрэх хэрэгтэй гэдгээ мэдсэн. Тийм учраас энэ зүрхэн дотроо цэвэр ариун байж хүмүүс өрөөлтөө тэд бурхныг хардсан байлаа. Бурхны биднэрт бэлтэж байгаа тэр сүнслэг зүйлүүдийг илүү хардсан байлаа, илүү эрх чөлөөг мэдэрдэм байлаа. Би өмнө яг ингээд постмодерн теологиор сурахдаа шашны хүлээсэнд бас ингээд те хуулийн хүлээсэнд ч юм уу янз бүрийн теологийн хүлээсэнд байсан гэдгээ мэдэрсэн. Тэгэд энэ зүйлүүдээсээ би сураал явж байгаа. Гэхдээ би одоо ч гэсэн те ингээд энэ зүйлүүдийг ойлгохгүй байгаа хүмүүсийг би буруутгахгүй. Яагаад вэ гэхээр би яг ийм байдал дундаас л сүүлийн 2 жил ингээд явж байгаа. Бас хүсэмжилж байгаа, тэмүүлж байгаа тийм хүн те. Тийм учраас эзэн биднийг зүрхэн дотроо цэвэр ариун байгч хүмүүс өрөөлтөөё. Учир нь тэд бурхныг харах болно гэж хэлсэн байна. Тийм учраас би зүрхэн дотроо цэвэр ариун байхыг хүсэмжилж байгаа. Тэгээд дуулал номны 51 дээр манай Давид хаан маань дуулдаг те. Та миний дотор цэвэр зүрхийг бүтээж өгөөч ээ. Үнэхээр зүрх гэдэг бол үнэхээр бүх зүйл. Библиэлд Ирмия ном дээр хэлсэн байдаг. Зүрх гэдэг бол идэвхшгүй өвчтөө те. Зүрх юугаар дүүрэн байд аман түүнийг ярьдаг гэж хэлсэн. Өнгөрсөн хугацаанд би яагаад гомдлол, яагаад эзэнд үйлчилж байгаа энэ үйлчлэлээ орхиг хүртлээ шантарч ингэжсэн бэ гэхээр зүрхэн дотор маань олон хүмүүсээс авсан шарах, хэцүү зүйлүүд, гомдлууд яг энэ зүйлүүд байсан байгаа. Харин энэ зүйлүүдийг би гаргаад, асгаад ингээд яг эдгэрээ чөлөөлөлтөд явж байгаа. Харин энэ болонгууд нь би өнөөдөр би те ингээд бүр тийм маш ихээр хангагдаад эмгээгүй ч гэсэн те эзний ивэлүүд надад байгаа харахтаа баярлаж, хөөрч, бас талархдаг яг юм гоё баяр хөөртэй болсон байгаа. Тийм учраас эзэн Матай номны тэ энэ 5-7-гийн уулан дээрх сургаалаар хаанчлалын бид нарыг бас ямар байгаасаа гэж хүсдэг вэ гэхээр зүрхэн дотроо цэвэр байгаараа. Мэдээж бид нар цэвэр байж чаддгүй. Би одоо ингээл цэвэр яхахыг хүсэж байгаа ч гэсэн би хэн нэгнийтэй ховж юу ярмааргүй байсан ч гэсэн нэг хүрэл ховж юу ярингуут нь ингээл тэ бурхан минь та миний аманд манаачиг тавиач, та миний хөлийг ариун сүнсээрээ захираач удирдаач гэх үед гэж залбирч ирсэн ч гэсэн зарим үед нэг мэтгэд би бусдыг ингээд буруугаар бодцсон, ховж ярьсан. Харин энэ үедээ би эзний өмнө очиод аваа уучлаарай, амаараа хийсэн гэм нүглүүдийг уучлаач. Би бусдыг буруутгацсан байна, бодцсон байна. Та намайг уучлаарай. Тэгвэл зүрхэн дотроо хэн цэвэр ариун байж чадах юм бэ? Үнэхээр зүрхээ шалгадаг хүмүүс. Тийм учраас бид нарыг зүрхэн дотроо цэвэр ариун байна гэдэг чинь миний дотор ямар нэгэн хөнөөлтөл байгаа юм биш үстэй гэдгээ хараа байгаа амаараа тийм зүйлүүдийг хэлсэн бол эзний өмнө гимшээ залбирнаа л гэсэн. Тийм учраас эзэн зүрхэн дотроо цэвэр ариун байхыг хүсэж байгаа байдаг тэр хүмүүс бурхныг харах болно. Тэр бурхны бэлдсэн тэр гайхамшигтай сүнслэг бүр тэр сүнслэг зүйлүүдийг тэр гайхамшигтай зүйлүүдийг харах болно гэж хэлсэн байна. Тийм учраас эзэн биднийг зүрхэн дотроо цэвэр ариун байгаасаа гэж хүсдэг. Дараагийнх нь те би түрүүн хэлсэн амар тайвныг тогтоогч хүмүүс өрөөлтөөё. Учир нь тэд те бурхны хөвгүүд гэж нэрлэгдэх болно гэж хэлсэн. Амар тайвныг тогтоож байгаа хүмүүс. Бид нар Есүс Христэд итгэснээрээ бид нар амар тайван болсон. Бурхан баг хүн хоёрын хооронд үнэхээр гим нүглээс болоод гүн ангал байсан тий. Харин бид нар Есүс Христ итгэснээрээ бурхан бид хоёрын хооронд амар тайван болсон, эвлэрсэн. Би бурханых болсон. Харин одоо тэгвэл амар тайвныг тогтоогч хүмүүс өрөөлтөө учир нь тэд бурханы хөвгүүд гэж нэрлэгдэх болно гэдэг нь юу хэлж байгаа вэ гэхээр бид нар бурхан болоод эзэн Есүс Христэд итгэх байгаа тэр хүмүүсийн хооронд бид нар амар тайвныг тогтоохоор тэр дуудлагаар дуудагдсан хүмүүс аахгүй. Хаанчлалын хүн юу хийдэг вэ гэхээр амар тайвныг тогтоодог. Өнөөдөр гим нүглээсээ болоод тий өнөөдөр эзнийг мэдэхгүй сүнсний нүдэн сохор, сүнсний чихэн дүлий зүрх нь үнэхээр хатуу. Эзнийг мэдэхгүй, эзнийг доромжилж байгаа, эзний зүйлүүдийг тий буруутгах байгаа маш олон тийм хүмүүс байна. Тэгвэл амар тайвныг тогтоогч хүмүүс өрөөлтөө юу гэсэн бол өнөөдөр энэ газар яг энэ хичээл сууж байгаа та бид нар юу вэ гэхээр амар тайвныг тогтоогч хүмүүс байхгүй. Бид нар тэр хүмүүст Есүсийн тухай ярьснараа тэр хүмүүс эзэмлэх хэрэг болно. Орон ном дээр хэлсэн. Өнөөдөр хэн нэгэн сайн мэдээг хэн нэгэнд ярихгүй бол хэн сайн мэдээ байхгүй бол хэн аврагдах юм бэ? Хэн нэгэн илгээхээс нааш хэн сайн мэдээ сонсох юм бэ гэж. Тэгвэл өнөөдөр энэ GSM-ийн үйлчлэл сууж байгаа дэлхийд даяар тархан сурсж байгаа тийм Монгол итгэгч та бид нар бол энэ дэлхий дээр эзнийг мэддэггүй байгаа тэр хүмүүст сайн мэдээг ярихаар дуудагдсан хүмүүс юм. Та бид нар тэр хүмүүст сайн мэдээ ярих болно. Бид нар тэр хүмүүстээр тэр хүмүүс зовлонтой хэцүү байгаа тэр хүмүүсийн асуудлуудыг бид нар сонсох хэрэгтэй. Бид нар тэр хүн өвчтөй байх юм бол та гар тавиад эдгэрээрээ. Библи Матай номны 16-гийн 15 дээр та нар бүх дэлхийгээр явж бүтээлд сайн мэдээг тунхагл. Хэн идэх нь тэр хүн аврагдана. Хэн идэхгүй байх тэр хүн яддаг болно. Итгэвч хүмүүс эдгээр тэмдгүүд дагалдана. Эдгэрүүдийг те хөөн хэд шин хэлээр ярина.
Тэд өхүүлэх ямар ч хор уусан тэр нь хор болохгүй те. Тэд өвчтөе хүн дээр гар тавихад тэд эдгэрнэ гэж хэлсэн байна. Тэгвэл өнөөдөр та бид нар эзнийг мэдэхгүй байгаа энэ дэлхий дээр амьдарч байгаа энэ хүмүүст, эзнийг мэдэхгүй байгаа энэ хүмүүст амар тайвныг тогтоогч элчин сайд болсон шүү. Бурхан хүн төрөлхтөн хоёрын хооронд бид нар сайн мэдээний элчин сайд болсон юм аахын гэсэн. Бид нар Тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг ярихаар дуудагдсан амар тайвныг тогтоогч хүмүүс. Та өнөөдөр хин нэгний төлөө залбир, та хин нэгний төлөө сайн мэдээ яар, та хин нэгэнд урамшуулн, зоригжуул, та тэр хүнд тусал, та тэр хүмүүст энэ зүйлүүдийг хэл. Харин бид нар сайн мэдээг ярих үүрэгтэй бол эзэн авралын ажлыг бурхан энэ дараагийнх нь юу гэж хэлсэн бэ гэхээр зөвхт байдлын төлөө хавцагдсан хүмүүс хөрөөлтөө ёо. Учир нь тэд бурхны хаанчлах юм а гэж хэлсэн байна. Учир нь тэд бурхны хаанчлах юм а. Зөвхт байдлын төлөө хавчигдж байгаа хүмүүс хөрөөлтөө ёо. Зөвхт байдал гэж юу юм бэ? Зөвхт байдал гэдэг бол бидний хэрүүл хийснээсээ болж бид нар буруу амьдрснаасаа болох энэ зүйлийн тухай хэлэг. Зөвхт байдлын тухай би хэлсэн те. Зөвхт байдал бол үнэхээр л эзэн өөрөө, эзний оршихуй, эзний өмнө залбирал, эзний үг те. Яг энэ гайхамшигт оршихуй, эзний зүйлсийг хэлж байгаа. Тэгвэл бид нар энэ Есүс Христэд итгэх, Есүсээс болоод хавчигдж байгаа үед Есүс Христээс болж шүү зөвхөн те. Хавчигдж байгаа хүн ерөөлтөө гэсэн байна. Зөвхт байдлын төлөө хавчигдсан хүмүүс ерөөлтөө ёо. Эзэнд итгэснээсээ болж хавчигдж байгаа хүмүүс ерөөлтөө ёо. Эзний оршихуй дотор залбирч эзэнтэй уулзж байгаасаа болж хавчигдж байгаа хүмүүс ерөөлтөө ёо гэдэг хэлсэн байна. Зөвхт байдлын төлөө хавчигдсан хүмүүс ерөөлтөө ёо. Учир нь бурхны хаанчил бол тэднийх юм аа гэж хэлсэн байна. Өнөөдөр бид нар Есүс Христэд итгэснээсээ болж бид нар бусдад хавчигддаг, бусд хүмүүс биднийг доромжилдаг те. Харин энэ нь өөрөө ерөөл гэдэг хэлсэн байна. Библиэлд яг Матай 5:3-аас яг 10 дугаар ишлэлийг харах юм бол яг 8 ерөөлийн тухай хэлсэн байгаа. Энэ 11 дугаар ишлэлийг зарим хүмүүс ч гэсэн бас эсдэх ерөөлч гэж заадаг байгаа. Гэхдээ яг энэ ерөөл болгоныг тус тусад нь хэлсэн байгаа тийм. Тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм аа. Бид нар бол бурхны хаанчлалыг хүмүүс. Та эзний хаанчлал. Энэ хаанчлалын иргэн, энэ хаанчлалын гишүүн тийм. Тэгвэл 11-12 дээр юу гэж хэлсэн бэ гэхээр тийм. Та нарыг тийм хүмүүс та нарыг тийм. Надаас олж хүмүүс та нарыг доромжилж, хавчиж тийм. Та нарыг хуурамчаар зүсэн бүрээр нь хорон муугаар ярих үед та нар ерөөлтөө ёо гэж хэлсэн байхгүй. Яг энэ 11-р ишлэлтэй. Бид нар Есүс Христэд итгэснээс олж хүмүүс биднийг доромжилж, хүмүүс биднийг хавчиж, хүмүүс биднийг те хуурамчаар биднийг доромжилж, бидний эсрэг зүсэн бүрийн хорон мууг ярих үед бид нар ерөөлтөө ёо гэсэн. Бид нар заримдаа яг Есүс Христэд итгэлээсээ болж дэлхийгээс авчигддаг, итгэдэггүй хүмүүсээс авчигддаг. Заримдаа бид нар итгэдэг мөртлөөсөө итгэдэг хүмүүсээс чуулганд явж байгаа итгэгч хүмүүсээс бол бид нар авчигддаг. Итгэгч хүмүүс бид нарыг буруутгадаг, гүтгдэг. Бид нарыг өөрсдийг нь харж хандаагүй гэж бид нар өөрсдийг нь те ингэсэн тэгсэн гэж тэр дундаа те эзэнд үйлчилж байгаа хончин, мишонер, сайн мэдээ тараагч, авралын зар тараагч хүмүүс энэ зүйлд их өртдөг те. Бид нар дэлхийгээс Христэд итгэлээсээ болж хавчигдаж зовдөг болвол эзэнд итгэгч хүмүүс ч гэсэн би бинийгээ те энэ ийм итгэл чөлөөтийн үйлчлэл хийж байгаа учраас гаж байна. Энэ ийм зүйлийг хийж байгаа учраас гаж байна гэж тэгэд. Гэхдээ л эзэн бид нар өөртөө итгэж байгаа хүмүүст юу гэж илчилж өгч магадгүй шүү дээ. Библи дээрээс харах юм бол Есүс Христ нэг удаа маш содон зүйлийг хийсэн байдаг те. Төрөлхийн хараагүй хүнийг өөр дээр нь ирэхэд тэр шүлсээрээ газар хаяад нулимаад шавар зураад түүний нүдэн дээр нь наагаад чи Силамд очиод угаа гэж хэлсэн байна. Одоо энэ үед тэгвэл яах вэ гэж те. Одоо энэ үед ч гэсэн олон хүмүүс илчилтүүдийг авдаг байгаа. Янз янзын илчилтүүдийг авдаг те. Янз янзын зүйлүүдийг хийдэг. Гэхдээ эзэн тэр хүнд л хэлсэн байдаг байгаа те. Энэ зүйлээсээ олж те мэдээч эзэн хүмүүстэй янз янзын зүйлийг л ярьдаг. Бид нар Коринт номны 12 дугаар бүлэг дээрээс Есүс Христ хэлдэг байгаа те. Нөгөө Паул хэлдэг байгаа те. Юу гэж хэлдэг вэ гэхээр би бурхнаас надаас энэ өргөсийг аваач гэж би бүр гурвантаа гуйсан. Бурхан надад юу гэж хэлсэн бэ гэхээр миний нэгүсэл чамд хангалттай. Чиний мөхөс байдал дотор миний нэгүсэл бүрэн төгс болох болно гэж хэлсэн байдаг байгаа. Яг энэ 12 дугаар бүлэг дээрээс харах юм бол Есүс Христ хэлсэн байд. Паул хэлсэн байдаг байхгүй. Би нэг хүнийг мэднэ.
Тэр хүн сүнс дотроо юу сүнснээс гадуур руу би мэдэхгүй. Тэр хүн Деваачнд очисон байлээ тий. Тэгээ тэр хүн Библийн тайлбар толиос харах юм бол тэр хүн хэн байсан бэ гэх тэр хүн гэж байгаа хүн хэн байсан бэ гэхээр Паул байсан байна. Паул яг тэр тий Коринт номыг бичиж байхдаа тэрнээс өмнөх номуудыг бичиж байхдаа ч гэсэн сүнс дотор руу биенээс гадна дотор руу мэдэхгүй ямар ч байсан Тэнгэрийн хаанчлалд очиод үзсэн л байгаа. Тэгээ тэнд очиод би маш олон нууцуудыг харсан. Хэрвээ би энэ зүйлүүдийг бусдад хэлэх юм бол зарим нь бүр итгэхээргүй зүйлүүд байсан гэж тий. Тэгэхээр би бас өмнө яг энэ итгэлийн амьдрал дундаа ч гэсэн ийм зүйлүүдэд ерөөсөө итгэдэггүй байсан байгаа. Бас өнөөдөр ч гэсэн би эзний өмнө гимшээ залбирсан байгаа. Өмнө би эзэнд итгэсэн үедээ тий ингээл янз янзын иш үзүүлгийн чанартай сургалтанд янз янзын зүйлүүдэд суух үедээ би хүмүүсийг буруутгах гэсэн, маш олон хүмүүсийг буруутгах гэсэн, би ариун сүнсний тухай ч гэсэн буруу ойлгоод хичээл зааж байсан, багш руугаа ч гэсэн буруутгах гэсэн, би надад иш үзүүлсэн хүмүүсийг буруутгах янз янзаар явж исэн тийм зүйлүүд байсан юм байна. Яг тийм учраас би эзний өмнө гимшсэн. Аваа үнэхээр өнгөрсөн хугацаанд би сүнслэг зүйлүүдийг харж чадахгүй байснаасаа болоод танд итгэдэг те пастор, мишонер, өөр урсгал чиглэлийн хүмүүсийг энэ буруу, энэ гаж гэж хэлж бодож ирсэн бүх зүйлүүдээ би гимшиж ирсэн байна. Тийм учраас хавчлага гэдэг зүйл бол зөвхөн итгэдэггүй хүмүүсээс ирдэг зүйл биш. Заримдаа итгэдэг хүмүүс ч гэсэн би энийг мдээгүй сураагүйгаасаа болоод те би л ихэд Орсутран баахан тийм теолог Орсутран бүх зүйлүүдийг итгэсэн цагаас хойш даалгацсан учраас би өөр ямар зүйлийг нөгөө те заалгаагүй учраас тэр зүйлүүдийг хүлээж авч чадахгүй байсан байна. Тийм учраас ахын дүүсээ те би яг энэ зүйлүүдтэй гэмшсэн. Тийм учраас хавчлага гэдэг зүйл бол ганцхан биднэрт итгэдэггүй хүмүүсээс дэлхийгээс морийн сүнснээс ирдэг зүйл биш. Бас итгэдэг хүмүүс ч гэсэн би энийг мэдэхгүйгээсээ болоод бас хавчдаг те доромжилдаг яг ийм зүйлүүд ч гэсэн байдаг. Харин Есүс юу гэж хэлсэн бэ гэхээр Тэнгэрдэг шагналт нь агуу учир баярлцгаа. Мөн баяр хөөртөө байцгаа гэж хэлсэн байхгүй. Амен уу? Халелуя. Үнэхээр бидний тэнгэрдэг шагнал агуу юм аа те. Тэгээ хаанчлалын төлөө эзэнд итгэж, эзний төлөө үйлчилж байгаа амьдралдаа та юу амссан, юу мэдэрч байгааг би мэдэхгүй харин эзэн маш сайн мэдж байгаа. Харин эзэн өнөөдөр надаар дамжуулаад танд чамд юу гэж хэлж байгаа вэ гэхээр тэнгэрдэг шагналт нь агуу учир баярлцгаа. Баяр хөөртөө бай гэдгийг хэлсэн баг. Учир нь яагаад вэ гэхээр таамраас өмнө байсан иш үзүүлэгчдийг ч гэсэн тэд нар хийхгүй авцсан юм аа. Би энэ ишлэлийг уншаад ч гэсэн эзний өмнө үнэхээр гимшсэн. Тийм ээ аваа. Би өмнө ч гэсэн үнэхээр таны над руу явуулж исэн олон иш үзүүлэгчд бас эзний хүмүүсийн хэлж исэн зүйлүүдийг доогөлж, шоолоод, тухуурхаж исэн байгаа. Би манай нэг найз ч гэсэн надад бурхан ингэж хэллээ. Бурхан өстө намайг ингэн гэж тэгнэ гэхээр би нүүрэн дээрээ тэр найзыгаа нөгөө те ингээл тийм байна гэж байгаа мөртлөөсөө дотор хаста мэдхгүй энэ ч та гажтаа гэж боддог ийм зүйлүүд ч гэсэн надад байсан. Харин өнөөдөр энэ Матай 5-ын 3-12-ыг заахтаа ч гэсэн би эзний өмнө яг энэ ерөөл болгоноор өөрийгөө залбирч бас гимших ийм цагуудыг гаргасан байгаа. Итгэлийн амьдрал гэдэг бол үнэхээр баялаг, баян, амьдрал баян гэдэгтэй адилхан итгэлийн амьдрал гэдэг бол үнэхээр гайхамшигтай те. Эзэн бид нар бол нэг биеийн эрхтэн, бие нүд те хин нэгэн чих, хин нэгэн хамар бид нар янз янзын эрхтнүүд. Нүд хизээч гарны мэдэрч байгаа зүйлийг хизээч мэдрэхгүй те. Нүд хизээч хөлний те мэдэрдэг тэр зүйлүүдийг хизээч мэдрэхгүй. Христ Есүс бол бидний тэргүүн. Бид нар үнэхээр эрхтнүүд те. Харин өнөөдөр бид нар Христ Есүст итгэх итгэлийн амьдрал дундаа би энийгээ байгаагаар нь хүлээж авч хайрлаж хүлээн зөвшөөрөө те. Тэгээ дуулал номны 133 дугаар бүлгийн 1-3 дээр юу гэжэлсэн бэхээр харагтун ах トゥ усийн хувьд хамтаа нэгдмэлээр байх нь ерөөл юм а гэжэлсэн. Тийм учраас энэ сайн самаар үйлчлэлд орж ирж байгаа цаашдаа орж ирэх бүх хүмүүс үнэхээр эзэн биднийг эв нэгдэлтэй байгаасаа гэж хүсдэг те. Бид нар өөр ялгаатай эрхтнүүд боловч гэсэн бид нар те Христ эзэн яг энэ гайхамшигтай агуу эзнэр бид нар нэг бие болж хаанчлалын төлөө үйлчилж байгаа юм аа. Тэгээд үнэхээр хаанчлалын гишүүн хүний хувьд бид нар үнэхээр яг ийм зан чанаруудтай, ийм зүйлүүдтэй байгаасаа гэдгийг эзэн хүсдэг. Тэгээд бүгд хамтдаа эзэнт талархаа залбирая. Өнөөдөр бидний амьдралд байгаа зүйлүүд бүгд ивэл бидний амьдралд тохиолдож байгаа зүйлүүдтэй санаандгүй зүйл гэж юусоо байхгүй. Өнөөдөр энэ хичээлд өнөөдөр би хичээл зааж байгаа ч гэсэн санаандгүй биш. Энд өнөөдөр та орж ирээ сууж байгаа ч гэсэн санаандгүй биш. Бүх зүйл үнэхээр ивэл байдаг юм ахын төс. Тийм учраас би таны амьдралыг үнэхээр эзний нэрээр өрөөхийг хүсэж байна. Эзэн энэ газар таныг энэ хичээлд оруулж ирсэн, энэ газар байлгаж байгаа ч гэсэн бас хэн нэгний төлөө юм шиг ахын төс. Халелуя. Гайхамшигтай мөнхийн эзэн бурхан минь таньдаа баярлалаа. Таны хайранд, таны ивэлд, таны нэгүсэлд баярлалаа эзэн минь ээ. Тэгэд Матай 5-ын 3-12-оор дамжуулаад ч гэсэн
Үнэхээр энэ уулан дээр заасан сургаалуудаар энэ ерөөлтөө, аз жаргалтай, баяр хөөртэй байх итгэлийн амьдралдаа үнэхээр бид нар аз жаргалтай, баяр хөөртэй байх энэ зүйлүүдийг та бидэнд зааж өгсөн учраас баярлалаа. Бид нар сүнс дотроо ядуу байхыг хүсэж байна аваа. Бид нар үнэхээр үргэлж гашуудан гимшихийг хүсэж байна эзэм минь. Бид нар үнэхээр дүлгөөн байдлын тэр сүнсийг авахыг хүсэж байна эзэм минь. Бид нар зөвхт байдлын төлөө өсөж цангахыг хүсэж байна эзэм минь. Бид нар үнэхээр эзэм минь инэрэнгүү байхыг хүсэж байна Есүс. Бид нар бас эзэм минь үнэхээр тэр цэвэр зүрхсэтгэлтэй байхыг хүсэж байна аваа. Бид нар амар тайвныг тогтоогч байхыг хүсэж байна. Бид нар үнэхээр эзэм минь зөвхт байдлын төлөө хавчигдаж гадуурхагдах хүсэж байна. Энэ үеэ ч гэсэн бид нар баяр хөөр гэж үзхийг хүсэж байна. Учир нь та өөрөө хэлэхдээ тэнгэрдэг шагналт нь агуу учир баяр хөөртэй бай гэж хэлсэн. Яг энэ үгээр энэ газар байгаа хүмүүсийг би урамшуулахыг хүсэж байна. Халелуя. Халелуя. Халелуя эзэм минь танд баярлалаа. Энэ газар байгаа хүмүүсийг өрөөж ийн эзэм минь. Зилүүд газар үнэхээр тэр ангад цангасан газар эзэм минь та тэр хур бороог оруулж та ангад цангасан газар эзэм минь тэр гайхамшигт агуу зүйлүүдийг хийдэгтэй адилхан энэ газар байгаа хүмүүсийн үр жимсүүдийг өрөөгөөрөө үйлчлэлүүдийг өрөөж өгөөрөө эзэм минь. Хаалаа энэ хүмүүсийг та урамшуулна, зоригжуулаараа энэ хүмүүсийн амьдрал таны ерөөл ивэлийн мотор дүүрэн байх болтугай эзэм. Бид нар үнэхээр хаанчлах, бид нар хүссэн хүсээгүй Тэнгэрийн хаанчил, бид нар мөнхийн бүгд хамт амьдрах хүмүүс учраас баярлалаа. Тэгээ энэ газар байгаа хүмүүсийг би тооллого 6-гийн 24-өөс 26-аар өрөөж байна. Эзэн чамааг ерөөл сахих болтугай. Эзэн чиний дээр өөрийн нүрийг гэрэлтүүлж чамд нэгүүлсэнгүй хандах болтугай. Эзэн өөрийн нүүр царайг чам руу өргөж чамд амар амгалангүй болтугай гэж өрөөж. Эзний амар тайван хүч энэ газар байгаа хүн болгоны амьдралд дүүрэн байх болтугай. Есүсийн гайхамшигт агуу нэрээр ерөөнд талархан залбирлаа. Амен. Эзэн алдарч болтугай. Баярлалаа. Амен. За пастортай баярлалаа. Амен. За хэдүүлээ гэрчлийн цагтаа оръё. Тэгээд гэрчлэх 3 хүнийг хэдүүлээ сонгоод тэгээд гэрчлээ сонсоод тэгээд залбирлын цуглаанд оръё. За гэрчлэлээр хүн байна уу? За шууд ярээрэй за. Гэрчлэл хуваалцах хүн байна уу? За гэрчлэл хуваалцах хүн байна уу? Байна. За сайн. За гэрчлэлээ хуваалцъя. За. Байна уу? Амен. Би нөгөө нэг өнгөрсөн 7 хоногт өнгөрсөн 7 хоногийн библи судлаар мөнхөрл пастраар залбиулсан. Тэгээд нөгөө манай охины төрсөд 3 дахь өдөр болохоос юм байхгүй. Тэгээд айгүйх нөгөө нэг санаа зовол яана ямар болох болоо өрсөн хүмүүс маань хэр ирэх болоо гэдэгэл янз бүрийн санаа зовол. Тэгээд нөгөө нэг төсөн мөнгө маань хүрэх болоо гэл айгүйх санаа зовоо. Тэгээд залбирч ирсэн. Тэгээд бас пастраар залбиулсан байхгүй юу? Тэгээ нөгөө пастор хүүхдийн төрсөн өдөр гэхээсээ яг залбирсан. Гэхдээ нөгөө нэг бас хүрийг маань онцлоод нөгөө нэг ерөө залбирсан. Тэгээд өнгөрсөн 3 өдөр манай охины 1 насны төрсөн өдөр болоод айгүй гоё баяр хөөртэй элбэг тэгээд бүр амар хаппи болсон. Тэгээ бурхан бас нөгөө нэг хэрэгцээтэй бүх зүйлээ хангасан. Тэгээд ягаад тэгэхээр нөгөө нөхөр бит хоёулаа ажиллах байсан байхгүй юу? Тэгээд ямар ч байсан нөгөө нэг хоол унд маань амттай. Тэгээд жочт маань бас яг ирэх ёстой жочт маань яг ирээд тэгээд төрсөн өдөр маань бас айгүй сайхан өсний төлөө бурхан бас талархаж байна. Залбирч гисэн баярлаа. За баярлалаа гэрчлэлээ хуваалцаад магчд. За өөр гэрчлэл хуваалцах юм байна уу? Орой мэндэ би гэрчлэлж болох уу? За тий. За бүгдээрээ сайн байцгаана уу? Орой мэндөө. Тэгээ өнгөрсөн өдрүүдэд аяг ингээд шахуу үйлчлэлтэйгээ бас ерөөс орж амжихгүй. Тэгээд нөгөө нэг бид нар өсвөрийн кемп хийсэн, бас үргэлжлүүлээд зуны туслан хийсэн. Тэгээд бидрийг бас нөгөө дэмжиж сандлаар ивэсэн та бүхэндээ баярлалаа. Ямар ч гэсэн нөгөө амжихгүй байгаад байсан учраас өнгөрсөн 7 хоногт дагуугаас сууж байгаа нөгөө том групп дээр ингээд пост оруулсан байгаа. Тэгээ бидний үйлчлэл маань үнэхээр амжилттай болсон. Тэгээ
бидний нөө өсвөрийн үйлчлэл бол ингээд яг аймгийн төвийнхаа хүүхдүүдийг хамруулсан. Тэгээд зуны туслан маань яадаг вэ гэхээр Увс аймгийнхаа 5 сумаас ингээд хүүхдүүд авчирч ингээд хийдэг байгаа. Тэгээд бид нар туслангийнхаа төлөө залбирч ийсэн, нөгөө сандлын төлөө бас нөгөө нэг аян замынхын төлөө айгүйх залбирсан. Яагаад тэгэхээр нөгөө нэг бидний тусланд хамрагч байгаа хүүхдүүд маань яадаг вэ гэхээр нэг талдаа зарим нь болохоор 160 км ингэж нөө туулаад ирдэг байхгүй. Тэгээ буцаа явахдаа дахиад 160 км ингэж явдаг. Тэгээ бид нар ингээл туслана эхлэх гэсэн чинь бидний хувьд ингээ айгүй олон ингээ саад бэрхшээлүүд гарч ирэл. Тэгэл одоо нөгөө нэг өсвөр насны хүүхдүүд нөгөө ээж аваасаа бол ингээд тээвэрлэхэд жоохон асуудалтай. Тэгээд заримдаа бүр ингээд шантраад за ерөөсөө ингээд туслангаа хиймээргүй ч юм шиг ингээд айгүй хэцүү байдлууд айгүй их тулгарч ийсээ ингээд эхлэхийн өмнө тэгээ юу ч гэсэн за энэ үйлчлэгийг бурхан бид нар зөвшөөрсөн юм чинь юу ч хийсэн ингээд энэ үйлчлэлийн ард бид нар ингээд гарах хэрэгтэй гэж багаараа ингээд залбираад ямар ч хийсэн ингээд гарсан. Тэгээ үнэхээр бурхан талархаж байгаа. Тэгээ ингээ олон хүүхдүүд ч гэсэн ингээд тэр үйлчлэлээр дамжуулаад ингээд Есүс Христийг хүлээж авсан. Тэгээд манай чуулганд ч гэсэн ингээд тэр хүүхдүүд маань хамрагдаж байгаа. Тэгээд яг энэ зүйлийг харахтаа бурхан талархаж илаа. Тэгээд та бүхэн ч гэсэн бас бидний үйлчлэлийг дэмжиж бас тусалсан маш их баярлалаа. Бидний үйлчлэлээр дамжуулаад бурхан алдаршгэ. За баярлалаа. Тараагч тэгээд алтан цохиолгчтай бас баярлалаа. Тэгээд өргөл өргөсөн бас тусал дэмжижсэн бүх хүмүүст бас баярлалаа. Тэгээд олон хүүхдүүд бас кемпээ сайн хийсэн. Үнэхээр сонсоход бас аюу гоё хаатай. За нэг хүний гэрчлэл аваад тэгээд дуусгая. За өөр гэрчлэл хуваалцсан байна уу? За өөр гэрчлэл хуваалцсан юм. За байхгүй юм тий. За түлээ. Сайн байцгаана уу. Надад нэг үг орж ирээд байна. Тэгээд Тэгээд Шведийн ханц сар юм байна. Хамдагч нь. Сайн За. байцгаана уу манай хаан. Тэгээд энэ сайхан бид нар мэддэг мөртлөө ерөөсөө нэг үл оошсон ч юм уу. Сая Мөнх Гэрэл пастрын Ховд аймгийн Мөнх Гэрэл пастраар дамжуулж баярлсан, хөөрсөн, догдолсон. Тэгээд нөгөө ухааруулсан. Нэрээ энэ дээр дахиад бат зогсох юм биш. Мэддэг мөртлөө нэг таньдаг өндрөө заримдаа ой сайн уу гэж хажуугаар гараа авчихдаг шээ. Тэгээд айгүйх тийм айгүй гоё ухаарлын юм сайхан хичээл заасан Мөнх Гэрэл пасторт маш их баярлаа. Маш их тослогдсон. Бурхан Тэнгэрээс нөгөө Хэмтээ аймгийн Эрдэнэ цэцэг дэвтэр хамт залбирсан чинь Монголын пастор удирдагч нарыг Тэнгэрийн тасалгаа ерөөл орж ирсэн. Пасторуудыг маш их таталж байгаа юм байлээ. Тэгээд ингээд яг энэ хичээл эхлэсэн чинь эзний үг орж ирээд байсан. Үлс намын 4:32 дээр ингэж хэлсэн байна. 32-33. Итгэсэн тэдгээр хүмүүс нь нэг зүрх сэтгэлдээ байсан бөгөөд тэдний хинэн ч өөртөө байгаагаа минийх гэдгүү харин тэдний бүх юм нийтих байв. Элч нар эзэн Иесус Христийн амьсныг агуу хүчээр гэрчилж байсан бөгөөд тэдний бүгдийн дээр бэлхэм их нэгүсэд өмнө тэгээд саяын тэр Увс аймгийн охин гэрчлэлээ их маш их тааламжтай байна. Тэгээд бид нар бүгдээрээ өргөл өгч сурья. Үнэхээр өчүүхэн юу $1 хүмүүс нөгөө өгсөн зүйл нь маш их эзний өмнө тааламжтай байдаг. Тэгээд бидний энэ хийж байгаа давагд орж Бадрал пастор Янжмаа багш болон хөрлөө Янжмаа багш тэдний хүүхдүүд эдгээр итгэлийн хамт үсэг хийж байгаа зүйл нь бид нар нэг зүрх нэг сэтгэлтэй байгаа. Бид нар хинийхээ чинийх минийх гэдэг үү тэгээд бүх юм бидний эзнийх байсан. Тэгээд эзэн Иесус Христ агуу амьсан хүч чадлаар бидний дээр эзэн бурхны бэлхэн их нэгүсэл байгаа юм байна шүү гэсэн энийг хэлэх гэсэн маа та нараа зоригжуулах гэсэн маа маш их баярлалаа. Тэгээд бэлхэн нэгүсэл дотор байх болтугай. Баярлалаа. За урамшуулсан бас хандаагчтай баярлалаа. За тэгэл өргөлөө өргөе. Тэгээд та бүхний өргөлөөр дамжуулаад олон хүмүүст хүрч байгаа. Тэгээд маш их баярлалаа. За хэдүүлээ өргөлийн төлөө залбирая. Эзэм нь яг одоо таны өмнө залбирч байна. Үнэхээр та хангагч 30 60 100 дахин хангаж хангах болно эзэм нь. Үнэхээр тэр хүмүүс хангагдах болно. Эзэм нь бүх өргөлийг танд өргөж байна. Эзэм нь бүх тэр санхүүгийн хүлээс бүр байгуул. Есүс Христийн нэрээр бүрэн тасалж байна. Эзэм нь та бүрэн төлөөлж өгч, эзэм нь та бүрэн хангаж өгч. Бүх санхүүгийн хүлээсийг танд өргөж байна. Та
Үдээсний бүрийг та эвдэж өгөөч. Эзэн минь баярлалаа танд. Аваагуудад та хамтаж хамгаалж өгөөч. Эзэн минь өрөөл өргөж байгаа бүх хүмүүсийг эзэн минь бэлхэн мэвэл дүүрэн байх болтугай. Танд баярлалаа. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За. За хэдүүлээ залбирлын цагт оръё. Тэгээд яахан бол за Бадал пастор та яахан бол энэ нүрэндөө байгаад яач юм болоо. Хамаагүй хааж исэн ч яах. Өөрөө чаа. Та яахан дундаас нь гарч явах юм болоо яахан бол. Манай залбирлаар нь хийдгээ дуусгал 9:20 гээд болно гэвэл эндээ байж болно. За тэгвэл та 9:20 хүртэл байгаа би үргэлжлүүлээд залбирч. Тэгээ. Тэгээ тэ. За. За нараагч. За нараагч та залбирах боломж оголоо. Залбирээ. За тэгээд за та 1-р өрөөнд орчоор. За тэгээд Мүкэл пастор маань 2-р өрөөнд ороод 3-р өрөөнд маань урамагч маань ороод тэгээд 4-р өрөөнд за мөгжүүлэгч залбирах боломжтой болоо. Их чинь төв өрөөнд өгдөөд өөрөө залбирлээ. За тэгээд за тэгвэл би 4 рүү орчихлоо. За тэгээд хэдүүлээ залбирая. За би 4-р өрөөнд орчих. За сайн хэлсүүрэнд хуваагдаж залбирчээрэй. За.